За тэгээд Христ итгэгч хүмүүсийн хувьд хоёр чухал баяр тэмдэглэдэг. Хоёр чухал баярын нэг нь Христ мэндэлсний баяр өнөөдөр болж байна. Нөгөө нэг баяр нь болохоор Христ амьсны баяр гэдэг энэ хоёр баярыг тэмдэглэдэг байгаа. Тэгээд энэхүү баяр маань яг ямар утга учиртай, яагаад Христ итгэгч хүмүүс энэ баярыг тэмдэглээд идэм бэ гэдгийг та бүхэн маань бас өнөөдөр хийгдэж байгаа зүйлээр бас ойлголт аваад гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгээд дэлхий дээр олон зуун мянган Христ итгэгч хүмүүс яг энэхүү баярыг гэр бүл, найз нөхөд, чуулганаараа, итгэлийн гэр бүлээрээ энэхүү баярыг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлдэг байгаа. Тэгээд яагаад ингэж тэмдэглэдгийг, ямар утга учиртай болохыг бүгдээр хамтдаа харцгаая. Тэгээд түүнээс өмнө хамтдаа зүрх сэтгэлээ бидээ залбирая. Бурхан ойлголт ухаарлыг яг энэ цагт биднэрт өгөхийн төлөө хамтдаа залбирая. За бидний хайртай аав минь, бид нар таныхаа өмнө ирээд залбирч байна. Тэгээд та бидний төлөө энэ дэлхийд мэндэлсний төлөө, бидний амьдралд итгэл найдварыг авчирсны төлөө, бидний ойлгож хараагүй харанхуй дунд алхаж байхад мань та өөрийнхөө гэрэл рүү дуудсан танда талархъя. Тэгээд энэ цагт та ойлголт ухаарлынхаа үгийг та биднэрт мэдүүлж өгөөч. Илчлэлт ойлголтоо та бидний зүрх сэтгэлд та мэдүүлж бас илчилж өгөөч гэдэг энэ цагаа тань даатгаад таны хүү Есүсийн нэрээр талархан залбирч байна. За. Тэгээд би нэгэн Библиэлд байдаг нэгэн ишлэлээр хэлмээр байна. Гүн ухаантны үг 3:1-8 дээр стандарт монгол орчуулгаас уншия. Тэнгэрийн доорх бүх зүйл тогтсон хугацаатай. Хэрэг явдал бүр өөрийн гэсэн цагтай. Түрх хийгээд өөхөх цаг, тарих хийгээд тарснаа хураах цаг, алах хийгээд ангаах цаг, нураах хийгээд барьж босгох цаг, уйлах хийгээд инээх цаг, эмгэнэг хийгээд баясах цаг, чулуу шидэх хийгээд цуглуулах цаг, тэврэх хийгээд зайлсхийх цаг, хайх хийгээд орхих цаг, хадгалах хийгээд хаях цаг, урах хийгээд оёх цаг, дуугүй байх хийгээд дуугарах цаг, хайрлах хийгээд хорсох цаг, дайтах хийгээд найрамдах цаг гэж би. Тэгээд энэ дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр тэнгэрийн доорх бүх зүйл тогтсон цаг хугацаатай. Тэгээд бид нэр Бурхан бүх зүйлийг цаг хугацаатай бүтээсэн. Бид нар жил, сар, улирал, бид нар улирлуудыг харах юм бол хавар, зун, намар, өвөл гэх мэт улирлууд өөр өөрсдийн гэсэн онцлог тэр цаг хугацаатай бүтээгдсэн. Бурхан бүх зүйлийг цаг хугацаатай бүтээсэн. За. Бурхан энэ дээр хэлсэн бүх зүйлийг цаг хугацаатай бүтээсэн гэж хэлсэн. Тэрч байтугай одоо бидний өнөөгийн хэрэгжилж байгаа энэ Григорийн он тоол нь ч гэсэн ойролцоогоор 2000 гаруй жилийн тэртээгээс Христ мэндэлснээс тоологдож ирсэн нь маш сонирхолтой. Тэгээд ихэвчлэн барууны орнуудад Христ мэндэлгээс өмнө, Христ мэндэлсний дараа гэж яг энэ он тооллыг ярьдаг бол монголчуудын хувьд, манайхны хувьд бол манай эрдний өмнөх гэдэг байдлаар яг энэ тэг оноос өмнөх хойтхыг ингэж ялгаж ярьдаг байгаа. Тэгэхээр энэ чэнэс миний онцлох гээд байгаа зүйл нь яг бидний одоогийн энэ он цаг тоолол маань Христ мэндэлхээс яг тэр үеэс яг энэ он цаг тоолол маань ингэж тоологдож эхэлсэн гэдэг нь маш сонирхолтой. Тэгээд түүгээрч барахгүй ахаад нэг гайхалтай зүйл нь юу вэ гэхээр Библийн хуучин гэрээний номнуудад Христ хаана мэдлэх тухай, хэрхэн онгон бүсгүйгээс мэдлэх тухай, хэрхэн мөнх хаанчлалыг бий болгох тухай, хэрхэн хүмүүсийн төлөө өөрийнхөө амийг өгч зориулах тухай, хэрхэн зовлон эдэлжтэй тэр бүх хүнд хэцүүг туулах тухай Библийн хуучин гэрээний номнуудад иш үзүүлсэн байдаг. Иш үзүүлэг буюу зөвгөнлөөр хэлсэн байдаг. Тэгээд би хуучин гэрээнд Есүс Христийг ирэхээс өмнө маш олон иш үзүүлгүүд зөвгөнлүүд байгаа. Гэхдээ би дэлгэцэн дээр нэг 4 яг амлалтыг харуулъя. Гэхдээ тэр 4 амлалтаас миний онцолж харуулмаар байгаа нь Ишая 7:14. Тэгэхээр энэ өгөгдөж байгаа иш үзүүлэг зөвгөнл маань Есүс Христийг мэдлэхээс 730 жилийн өмнө хэлэгдсэн зөвгөнөл байгаа. Ишая гэдэг иш үзүүлэгчээр хэлэгдсэн зүйл нь
Би та нарт тэмдэг өгөх болно. Онгон бүсгүй, залуу бүсгүй, хүүхэд төрүүлж тэр хүү бол Эммануэл буюу бидэнтэй хамт буй Бурхан байна гэж. Тийм иш үзүүлэг зөвгөнлийг Ишая иш үзүүлэгчээр өгсөн. Тэгээд 730 жилийн дараагаар яг энэхүү зүйл нь Есүс Христээр дамжуулан биелэлээ олж байгаа нь ямар гайхалтай зүйл вэ? Ганцхан энэ ишлэл би тэр бүх ишлэлийг хэлэх цаг хугацаа надад байхгүй. Яагаад тэгэхээр Библийн хуучин гэрээн дээр 730 мянга яг энэ хэлэгдэж байгаа олон зууны өмнө хэлэгдсэн энэ иш үзүүлэг зөвнлүүд 300 гаруй яг Есүс Христийн тухай иш үзүүлэг зөвнлүүд байгаа. Гэхдээ тэр бүхэл олон иш үзүүлэгчээр дамжуулан хэлэгдсэн зүйл нь Есүс Христээр биелэлээ олсон гэдэг нь ямар гайхалтай зүйл вэ? Маш олон иш үзүүлэг ганц хүнээр биш олон хүнээр дамжуулан хэлэгдсэн зүйл нь Есүс Христээр дамжуулаад биелэлээ олж байгаа нь энэ зүйлийн ард Бурхан байгааг бидэрт харуулдаг. Бурхан биш л бол энэ нөхцөл байдлыг, энэ түүхэн зүйлийг ингэж зохицуулж тааруулах боломжгүй юм. Эдгээр иш үзүүлгээс нэгэн ч биелээгүй, орхигдоогүй. Есүс Христээр дамжуулаад Есүс Христ Бэтлехемд мэдлэгийг иш үзүүлсэн байсан. Давидын хугацаанаас мөнх хаанчлалыг тогтооно гэдэг тийм амлалт иш үзүүлэг зөвгөнөл байсан. Ишая 9:6 дээр түүний нэр гайхамшигт, зөвдөгч, инхийн Жонн гэдэг тэр үг амлалт байсан. Ишая 11 дээр бас юу гэж байгаа вэ гэхээр Есүсийн хаанчлал зөв шударгаар Есүсийн хаанчлал бол зөвхтийн хаанчлал зөв шударгаараа зовж өдөрсөн хүмүүсийг шударгаар шүүх болно гэсэн тэр зөвнөл амлалтууд хэдэн зуун жилийн өмнө өгөгдсөн байсан. Тэгээд яг Есүс Христ ирэх үед бид нар одоо ингээд бодоод үзэх юм бол нөхцөл байдал нь ямар байсан бэ гэж бодоод үзэхээр яг Бурханд итгэдэг яг энэ ард түмний хувьд яг энэ үг амлалтанд итгэдэг байсан баа. Бурханы үгийг мэддэг байсан баа. Бурханы үгийн яг энэ иш үзүүлэлийг зөвнөлийг мэддэг хүмүүс байсан. Тийм учраас Есүсийг ирэх үед Израильчуудын тухайн үеийн нөхцөл байдал ямар байсан бэ гэхээр Ромчуудын дарангуйлт байсан. Ромчуудын дарангуйлт байх үедээ Израильчуудын хувьд маш тэр хүнд хэцүү, баян хоосны яалгаа их байсан, шудраг бус явдлууд их байсан. Ямар нэгэн бослого гарах үед Ромчууд шууд цэргийн хүчээрээ тэр асуудлыг ингээд дардаг. Тийм хүнд хэцүү нөхцөл байдлын дунд Израильчууд бол байсан байгаа даа. Тэгээ яг энэ хэцүү туйлдсан маш их тийм татвар нь хүртэл маш өндөр. Тэр өндөр татварынхаа улмаас маш их ядууралтай, хүнд хэцүү, шудраг бус, шүүлт яг энэ Израильчуудын дунд байх үедээ яг энэ үндэстэн маань Бурханы илгээн гэсэн тэр Месиа болон аврагчийг хүлээжсэн. Энэ нөхцөл байдлын, энэ хүнд нөхцөл байдлын, энэ туйлдээ хүрсэн энэ нөхцөл байдал, энэ шудраг бус байдал, газар авсан энэ нөхцөл байдлын дунд хэн нэгэн аврагч ирж биднийг чөлөөлнө гэдэг тийм цаад мухард нь тийм итгэл найдвар байсан. Харин энэ ард түмэн маань нэг л зүйлийг сайн ойлгоогүй. Тэгэхээр тэр нь юу байсан бэ гэхээр энэ ард түмэн болохоор Есүсийг даруй байдлаар ирж Есүсийн хаанчлал бол хайраар хаанчлах гэдгийг ойлгоогүй. Израильчууд яасан бэ гэхээр хин нэгэн цэргийн жанжин удирдагч гарч ирээд, манлайлагч гарч ирээд энэ Ромын дарангууллаас бид нарыг чөлөөлөлөд авраад тэгээд бүх юм сайхан сэргэн бид нар туслаа өөрийн гэсэн улс үндэстэн болно, чөлөөлөгдөн гэж найдаж гисэн. Харин Есүсийн хаанчлал бол хүмүүсийг өөрчилж, хүмүүст зөвхт байдлаар хаанчлал байсан, өөрийнхөө хайраар хаанчлал байсан, хүмүүсийг уучлж, инэрч, нэгүслээ үзүүлсэн тэр гайхамшигтай хаанчлал байсан. Даанч тэр нөхцөл байдлыг тухайн үеийн яг тэр хүлээлттэй байсан хүмүүс маань яг ойлгож чадаагүй байгаа. За би түрүү хэлсэн Ишая номон дээр бүр 730-аад жилийн өмнө нэгэн онгон эмэгтэй хүү төрүүлээ түүнийг Эммануэл нэрлэнэ гэж хэлэгдсэн шил ба.
Тэгээд яг энэ хүү зүйл нь яг хэрхэн Библиэлд биелэлээ олж байгаа талаар яг би ишлэлээс уншсан. Энэ Матай 1:18-23 дээр 18-23 төрөнд цуглаан эхлэхэд уншсан. За энэ дээр ингэж байгаа. Есүс Христ ийхүү мэндэлжээ. Түүний их Мария Йосефтэй сүү тавиад тэр нийлхээс өмнө ариун сүнсээр хэвлийдээ хүүхэд олсон нь мэдэгджээ. Нөхөр Йосеф нь зөвхт хүн байсан бөгөөд Марийг олны шившиг болохыг үл хүссэн тул түүнээс нууцаар салах бодолтой байж. Харин түүнийг тийм бодолтой байж байхад харагтун тэнгэр элч зүйдэнд нь үзэгдээд Давидын хүү Йосеф Марийг эхнэрээ болгохоос бүү эмээгтэн. Учир нь түүнд олдоод байгаа нь ариун сүнснийхээ юм аа. Тэрээр хүү төрүүлнэ. За одоо яг энэ хэсэг дээр нөгөө нэг хуучин гэрэн дээр хэлэгдсэн иш үзүүлэг биелэгдэж байгааг харж байна. Чи түүнийг Есүс гэж нэрлэлт. Учир нь тэрээр ард түмнээ нүглээс аварна. Энэ бүхэн нь тохиолдсон нь иш үзүүлэгчдээр дамжуулан эзэн айлсан нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ харагтун онгон бүсгүй хүүхэд олж хүү төрүүлнэ. Түүнийг Эммануэл орчуулбал Бурхан бидэнтэй хамт гэж тэд нэрлэнэ гэсэн юм аа. Йосеф нойрноос сэрч эзний тэнгэр элчийн тушааснаар эхнэрээ авсан ч түүнтэй ингэр зөрөлгүй байсаар төрүүлсэн хүүг нь Есүс гэж нэрлэвэ. За энэ Матай сайн мэдээ бол Есүс Христний дараагаар түүний дагалдагч нар байсан сайн мэдээний Матай, Марк, Лук, Иохан номыг бичдэг. Яг энэ сайн мэдээний дөрвөн номон дээр яг энэ хүү иш үзүүлэлт зөвлөл нь Есүс Христээр дамжуул биелэлээ олсон юм а гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр яг энэ бүхэл зүйлийн ард Бурхан ямар гайхалтайгаар ажиллаж тэр бүх зүйлийг тэр нөгөө нөхцөл байдлыг цаг хугацааны тохироог ямар гайхалтайгаар ингэж бүрдүүлж яг Бурхан яг энэ иш үзүүлэлт зөвлөл маань нэг талаас нь юу гэж ойлгож болох вэ гэхээр Бурханы үг гэж хэлж болно. Бурхан өөрийнхөө үнээр дамжиж Бурхан өөрийнхөө үгийг айлдж байгаа. Тэр үг маань хэдэн жилийн дараач бай, хэдэн зуун жилийн дараа бай яг биелэлээ олж байгаа. Яг ийм зүйл байгаа дамаа. За тэгээ би түрүү хэлсэн израилчуудын хувьд хүлээлт нь ямар байсан бэ гэхээр өөрснийг нь аврах хин нэгэн ирнэ. Давидын угсаанаас хаанчлалыг нь Давидын угсааны хаанчлалыг мөнх тогтооно, мөнхөд байна, мөнхөд үргэлжилнэ гэсэн тэр амлалтыг бодоод бидний яг энэ улс үндэстэн бидний энэ яг угсаа маань ингээ үргэлжлэх юм байна, аврагч гарч ирэх юм байна гэж бодсон. Дааж харамсалтай. Тэд нар цэргийн хүчээр өөрснийг нь аврах хин нэгнийг бодоод исэн. Мэдээж эрэг бүх израилчууд тийм байгаагүй. Зарим нь яг итгэж Есүсийг дагж ийсэн, зарим нь итгэж ийсэн ч гэсэн зарим нь нөхцөл байдлынхаа дундаас урвсан, бүр анханасаа яг түүнд итгэж чадаагүй байсан хүмүүс Есүсийг буруутгаж үнэхээр Бурханы хууль муу юм бол загалмаанаасаа буугаад эргээд бүр Есүсийг загалмаа дээр үхэлд тушааж байгаа. Ийм үйл явдал болдог. Тэгэхээр би энэчнээс энэ түүхээс яг энэ босон үйл явдлаас өнөөдөр бид нар өөрсдийнхөө амьдрал дээр юуг ойлгож, юуг тусгаж авч болох юм бэ гэж бодож үзэж болно. Өнөөдөр израилчуудад байсан тэр хүлээлт өнөөдөр хүн бүрийн дотор байх болцоотой. Өнөөдөр бидний амьдрал үнэхээр утга учиртай би амьдралаар амьдарч байна уу? Би хинт ч хэрэггүй нэгэн биш. Намайг үнэхээр онцгой хараар хайрлсан, орхиогүй, надтай хамт байдаг Бурхан байна гэж мэдвэл би ямар итгэл зоригоор, ямар урмаар амьдрах вэ? Гэтэл өөрийгөө би хинт биш, бусдад үн цэнэгүй, намайг хүн тоодгүй, намайг анхаадгүй, миний амьдрал утга учиргүй гэж бодож байвал магадгүй өөрийнхөө амьдралынхаа нөхцөл байдлаас, хүнд хэцүү байдлаас бас шантарч болно, тийм ээ? Өнөөдрийн бидний нийгэм маш их стресстэй байна. Бензин олдохгүй байна. Хүмүүс ойчрлж байна, маш их ууралж байна. Цалин мөнгө нь бас хангалттай хүрэлцээ, амьдралд нь бас хүрэлцэхгүй байгаад байна. Маш олон стрессүүд байна, утаа байна. Утаанаас бодоод бидний хүүхдүүд ханаа том хурж өвдөж байна, тийм. Энэ нөхцөл байдлуудаас болоод бидний хүлээлт магадгүй энэ нөхцөл байдлын дунд гэрэл гээтэй сайн сайхан зүйл байна уу гэж бид нар бас дотроо хүлээж бас бол. Гэтэ би энийг Есүс Христийг хараахан таж мэдээгүй хүмүүсийн хувьд хэлж байгаа шүү. Хэдийнэ Есүс Христийг миний эзэн яг бидний төлөө
бидний амьдрал итгэл найдварыг авчрахаар яг гэм нүглээс маань чөлөөлж амьдралыг маань утга учиртай болгохоор Есүс Христ ирсэн маа гэдэгт хэдийнэ итгэж байгаа хүмүүсийн хувьд бид нар үнэхээр ямар ч нөхцөл байдлын донд итгэл урам зоригтойгоор найдвартайгаар амьдардаг. Харин магадгүй бидний донд байгаа итгэдэггүй магадгүй итгэсэн ч гэсэн ингээд нэг утга учиргүй амьдралаар амьдраад байгаа юм шиг тийм ингээд хоосон амьдралаар амьдраад байгаа юм шиг тийм мэдрэмж байж болно. Харин юу гэж хэлж байгаа вэ гэхээр Есүс Христ бидний амьдралд утга учирыг өгсөн юм аа. Есүс Бурхан өөрийнхөө хайрлахаараа Есүс Христээр дамжуулж биднийг нүглээс маань чөлөөлөх тэр аврагчийг илгээсэн юм аа. Өнөөдөр бид нар гэм нүгэлгүй гэж ярил гэм нүгэлгүй хүн гэж байхгүй бах тийм ээ. Бидний донд нэг би гэм нүгэлгүй гэж хэлж чадахгүй бах. Бид нар ямар нэгэн байдлаар бусдад ууралдаг, гомддог, дотроо магадгүй хараад үзэгдэг. Энэ маань юу гэж байгаа вэ гэхээр бид нар гэмт нүгэлт мөн чанартай хүмүүс шүү гэдгийг маань илэрхийлээд байна. Бурхан энэ гэм нүглийн үр дагавар бол Библиэлд юу гэж яддаг вэ гэхээр гэм нүглийн үр дагавар бол үхлээ гэж хэлдэг. Бурхан биднийг энэ гэм нүглийн шийдэглээс чөлөөж бидний амьдралд итгэл найдварыг өгөхийн тулд өөрийн хайртай хүү Есүсийг энэ дэлхийд илгээсэн юм аа. Тэгээд би Библиэс нэг төх тэгээд яг бас нэг Христ итгэгч хүний амьдралаас бас нэгэн гэрчлэлийг яриад ерөнхийдөө миний ярих юм маань ер нь дөхөн бол тэгээд дүгнээд ерөнхийдөө миний өгийн цаг маань дуусах байгаа. Тэгээд би Библиэс нэгэн түүх жишээг авч хэлнэ гэсэн тэр нэг гэхээр бидний сайн мэддэг төөрсөн үгийн сургаалт зөвлөдөг тийм ээ. За төөрсөн хүүгийн сургаалт зөвлөлт дээр юу гэж гардаг вэ гэхээр Библиэлд хоёр хүүтэй нэгэн хүн байжээ гэж хэлдэг. Баг хүн эцэгтэй аава надад ноогдох өв хөрөнгийг мань та өгөөч гэж хэлдэг. Тэгээд яг тийм хүүснийхэн дагуу аав нь хүүхдүүдтэй эд хөрөнгөө хувааж өгдөг. Тэгээ нөгөөх баг хүн эцгээс оногдох өв хөрөнгөө авсныхаа дараагаар харийн орныг зорж, алс холын орныг зорж хамаг зугаа цэнгэлхөөж, хамаг эд хөрөнгөө хүмүүстэй ингэж найрлаж, шоу үдэж, зугаа цэнгэлт бүх мөнгөө өрн таран хийсэн баг. Түүний дараагаар яг тэр нутагт нь сөрхий маш их гачиг үсгэлэн болсны дараа тэр хүн ядарч эхэлсэн баг. Тэгээд өөрийгөө тижээж хоол үнсээр идэх хоолоо олж идэхийн тулд тэр нэгэн гахаа хариулдаг хүний доор ажиллаж ингээд гахааны иддэг тэр буурцгаар ингээ хотоодод өрөхийг хүссэн боловч хинч түүнд юу ч өгсөнгүй гэж хэлдэг. Тэгээд тэрхүү баг хүн боддог. Өнөөдөр эцгийн маань хүсэлж байгаа хүмүүсийг хичнээн нь хоол хүнсээр илбэг байдаг билээ. Тэгтэл би өнөөдөр энд үлсэж өгөн тэрний оронд би ингэж байж ахаар ядаж эцгийнхээ өмнө очиод эцэг минь ээ би таны өмнө Тэнгэрийн эсрэг нүгэлүүлсэн. Би таны хүү зохистой нэгэн таны хүү гэгдэх нь зохистой биш ч гэсэн та намайг өөрийнхөө хүсний нэг хүн болгож аваач гэж гуйхаар эцэг рүүгээ буцаад очдөг. Тэгээ эцэг рүүгээ очиж явж байхад нь эцэг нь хүүгээ холоос хараад таниад хүүгээ өгтөж авдаг. Хүүн мөн нөхц зүйлээ хэлдэг. Аваа би таны эсрэг Тэнгэрийн эсрэг би таны өмнө нүгэлүүлдэжээ. Би цаашид таны хүүхдэх гэх нь зохисгүй учраас та намайг өөрийнхөө хүсний нэгэн хүн болгож аваач гэж хэлдэг. Харин аавынхын зүрх сэтгэл, эцгийнхэн зүрх сэтгэл юу байсан бэ гэхээр хүүдээ дээл нөмөргөөд, гарт нь бүгд зүгээд, тарган туул нийтлүүлээд бүгдээр хамтдаа найрлая. Энэ хүү маань алдагдсан боловч эргэн ирлээ. Үхсэн байсан боловч ам орлоо гэж хэлдэг. Тэгээ энэчнээс би юу гэж хэлэх гээд байгаа вэ? Энэ түүхээс би юуг онцолж хэлмээр байгаа вэ гэхээр өнөөдөр бид нар яг энэ алдагдсан хүү шиг амьдралаар амьдарч ирсэн. Бид нар өөрснийхөө нүдэнд юу нь зөв, юу нь үнэн, юу нь өөрснийхөө нүднийхээ харснараа л бид нар амьдарч ирсэн. Юу нь зөв, юу нь сайн. Тэгээд бид нар өөрснийхөө нүднийхээ юун сайхан, юун зугаатай байна. Тэр бүхэл зүйлс дээр бид нар анхаарлаа хандуулж тэрний дагуу амьдарч ирсэн.
За манай өөрөө анхаарал хандуулах хэрэггүй зүгээр. Тий. Харин бид нэр Есүс Христ итгэх үедээ үнэхээр Бурхан Аава, Бурхан бол бидний эцэг гэж бид нэр итгэдэг. Таны эсрэг би өөрийнхөө дур зоргоор амьдарч исэн бол бид нэр уучлаач гэж эцгийнхээ өмнө ирээд Бурхан биднийг өөрийнхөө хүүхэд болгож авдаг. Өнөөдөр бидний амьдрал яг төөрсөн хүүгийн айдал утга учиргүй байж болно. Бид нэр хэн нэгэнд магадгүй үн цэнэгүй, тоогдохгүй, орхигдсан, хаягдсан нэг юм байж болно. Гэхдээ бидний эцэг болох энэ ертөнцийг бүтээсэн бид нэр Бурханыхаа өмнө эргэж ирэх ёстой. Биднийг хайрлсан өөрийнхөө хүүг бидний төлөө илгээсэн нэгний өмнө бид нар очих ёстой. Өмнө нь бид нар дур зоргоороо өөрийнхөө нүднийхээ харцаар нүдэн туссан гой сайхан зүйлсийг хийж үйлдэж амьдарч байсан бол харин бид нар бүтээгч Бурханыхаа өмнө ирэх ёстой. За хоёрт миний хэлэх жишээ болохоор яг болсон түүх байгаа. Энэ маань юу байгаа вэ гэхээр 1990-ад оны сүүлээр мөн 2000-ад оны ихээр маш их алдартай байсан Korn гээд рок хамтлагийн гоцлол гитарчин Brian Welch-ийн тухайн түүх байгаа. Тэгээ Brian яасан бэ гэхээр мэдээж яриг нөгөө маш алдартай болсон. Тэгээ тус хамтлагтаа тий гитарынхаа дугааралтаар өвнөс дугааралтаар одоо нөгөө нэг хамтлагийн нэр алдартай болоход маш их тийм өр нөлөө үзүүлсэн хүн учраас одоо нөгөө нэг төрөний хилээд байсан нөгөө нэг төөрсөн хүүгийн амьдралаар амьдарч эхэлсэн баг. Юун сайхан, юун зугаатай, тэ хар таймыг мансууруулах бодис, тэ арх дарс, тэ тэр бүхэл зүйлээр амьдарч явсан баг. Тэгээд нэг удаа түүнд юу байсан бэ гэхээр мэдээж хэрэг алдар нэр, мөнгө, тайз, шүтэн бишрэгчэд тэ байсан. Гэхдээ нэг асуудал нь хар таймх архины донтолд тэр гүн орсон баг. Тэгээд тэр юу гэж бодсон бэ гэхээр одоо энд байгаа зургийг та нар харж байвал яг энэ Brian яг охинтойгоо авахсан зураг байгаа. Тэгээд яг энэ зургийг харах юм бол Brian юу гэж бодсон бэ гэхээр охиноо харж байхдаа хэрвээ би ингэж амьдарсаар байвал түүнийг алдна, охиныгоо алдна, эсвэл би өөрийгөө алах юм байна гэж ойлгосон. Тэгээд яг тэр үед Есүс Христийн тухай хэн нэгэн найзаасаа сонсоод тэрээр яг ямар Библиэлд ямар ишлэлийг ойлгож сонсоод яг итгэсэн бэ гэхээр хүнд дарамт үрсэн хүмүүсээ бүгд над дээр ир гэдэг тэр ишлэлийг уншаад сонсоод би бүх ачаагаа өгж болох юм байна гэдэг тэр ишлэлийг сонсоод тэр нь зүрхэнд нь хүрээд яг энэ зүйлд яг Христ итгэлээр ирсэн баг. Тэгээ Brian анх удаага яг Библи уншаад Есүсийн загалмай дээрх тэр уучлал шинэ амьдралын тухай сонсоод нулимс туслуулсан яг залбирсан баг. Тэрээр хожим нь бас ингэж хэлсэн. Юу гэж хэлсэн бэ гэхээр би мансууруулах бодисоос илүүгээр хүчтэй эзний хайрыг олсон юм а гэж хэлсэн. Мансууруулах бодисоос хүчтэй Есүсийн хайрыг олсон юм а. Бурханы хайрыг олсон юм а. Тэгэхээр өнөөдрийн биднийг хайрлсан Бурханы хайр ямар агуу, ямар гайхалтай болохыг бид нар бас харж байна. Тэгээд Brian яг энэ өөрчлөгдсөн амьдралаасаа яг энэ амьдралд хүрэхдээ яг хамтлагаасаа гараад тэгээд донтолтоосоо салаад охиныгоо өсгөөд яг энэ өөрчлөгдсөн амьдралаар амьдарч бас гэрчлэгч болсон байгаа. Тэгээд олон нийтийн өмнө тэрээр Бурхан надад зүгээр нэг шинэ амьдрал өгөөгүй, харин амьдрах шалтгаан өгсөн гэж гэрчилсэн баг. Тэгэхээр та бүгд яг энэ Brian-ы яг энэ жишээг харах юм бол тэр хүний амьдрал өнгөрсөн амьдрал нь мансууруулах бодис хар тамхи архинд гүн донцсон байсан бол яг Бурханд итгэснийхаа дараа үнэхээр гэрчилсэн зүйл нь Бурханы хайр бол агуу, Бурханы хайр бол үнэхээр гүн гүнзгий юм байна гэж ойлгосон. Тэгээд мөн 2007 онд өөрийнх нь яг энэ гаргасан ном өөрөөс минь намайг авар гэдэг энэ номдоо яг энэ Христ итгэлийг яг энэ хэрхэн Бурханд итгэсэн тухайга яг энэ ном дээр бас бичсэн байдаг. Тэгээд сүүлд нь миний хэлэх яг Библиэс гарах сүүлийн ишлэл маань Эхезекиэл номны 36-гийн 26. Энэ дээр ямар ишлэл байгаа вэ гэхээр би та нарт
шин санаа бодлыг өгч шин сэтгэл зүрхийг доторч нь оруулнаа. Мах бодоос чинь чулуун зүрхийг зайлуулж махан зүрхийг суулгана гэж хэлсэн. Энэ бол бас Есүс Христийг ирэхээс өмнө олон зуун жилийн өмнө хэлэгдсэн иш үзүүлэг зүгнэл багт. Энэ иш үзүүлэг зүгнэл ч гэсэн Есүс Христийг ирсний дараагаар Есүс Христ итгэсэн олон зуун хүмүүс, Израильчууд, Юудэ, Грек, харь үндэстэн бүх хүн Есүс Христийг хүлээн авснаар яг энэ зүйл нь биелж. Тэр нь юу гэж байгаа вэ гэхээр би та нарт шин санаа бодлыг өгч, шин сэтгэл зүрхийг доторч нь оруулнаа. Мах бодоос чинь чулуун зүрхийг зайлуулж махан зүрхийг суулгана гэж хэлсэн. Энэ үнэхээр гайхалтай зүйл биш гэж олон зуун жилийн өмнө хэлэгдсэн зүйл нь өнөөдөр бидний амьдралд биелэлээ олж байгаа энэ иш үзүүлэг зүгнэл байгаа гэсэн. Тэгээ бүгдээр хамтдаа энэ ишлэл танд харагдаж байгаах. Бүгдээр хамтдаа энэ ишлэлийг нэг удаа уншия. Би та нарт шин санаа бодлыг өгч, шин сэтгэл зүрхийг доторч нь оруулна. Мах бодоос чинь чулуун зүрхийг зайлуулж махан зүрхийг суулгана. Энэ үнэхээр сайхан мэдээ мөн үү? Сайн мэдээ мөн үү? Бидний хүнд итгэхгүй болсон тэр чулуун зүрхийг итгэл найдвартай бусдад итгэх, бусдыг хайрлах зүрхийг Бурхан биднэрт өгнө гэж. Өнөөдөр бид нэр өмнө төөрсөн хүүгийн айдал өөрснийхөө дур зоргоороо амьдралаар амьдарч байсан бол одоо харин Христийн хайраар бид нар бусдыг хайрлах хайраар амьдрах болцоотой болсон. Ингэснээр Бурхан бидний санаа бодлыг өөрчилж, сэтгэл зүрхийг өөрчилж, шинчлэн өөрчилсөн. Тэгэхээр өнөөдөр бидний амьдрал, магадгүй нийгмийн хүмүүсийн амьдрал яг өөрснийхөө сэтгэлийг дүүрэхийн тулд биднийг зугаацуулах, өөрснийгөө зугаацуулах альва ямар нэгэн зүйлийг хийдэг бол Христ итгэж бидний хувьд тэр нь биднийг баясгах зүйл өрдөөсөө байдаг. Харин бид нар Есүсийн хайрыг хуваалцахдаа энэ нь бидний хувьд баяр хөөргийг өгдөг юм аа. Яагаад гэвэл Есүс бол таны төлөө энэ дэлхийд мэндэлсэн нэгэн байна. Есүс бол Бурхны хүү мөн гэж олон зууны турш Христ итгэгч хүмүүс үнийг гэрчилсээр байна. Түүний дагалдагч нар зүгээр итгээд замынхаа дундаас буцчихаагүй. Хэрэв үнэхээр Есүс Бурхан биш байсан байвал, үнэхээр энэ итгэл үнэмшил худлаа байсан бол түүний дагалдагчид нь өөрснийхөө амийг хүртэл зориулаад энэ сайн мэдээг, энэ хайрын сайн мэдээг тунхаглах ямар ч шаардлагагүй байсан. Есүс Христ мэндэлснээс хойш гэж бодох юм бол одоо бүр 2000 гаруй жил өнгөрчөөд байгаа. Тэгсэн ч гэсэн түүнээс хойш түүний дагалдагч нарыг хавчиж зарим нэг нь бүр алж ташуурдаж бүр ингээд хүнд хэцүү байдлаар хавчиж шахаж байсан ч гэсэн энэ Христ итгэл маань улам илүүгээр тархаж, улам илүүгээр олон хүмүүс Есүс Христийг таньж мэдсээр байна. Энэ нь одоо хүртэл үргэлжилсээр байгаа. Яагаад гэвэл Есүс Христ амьд учраас. Есүс үнэхээр амьд Бурхны хүү мөн учраас Есүс бол үнэхээр хайраар дүүрэн хайрын эзэн. Бурхан бол хайр гэж хэлдэг тийм ээ Библиэлд. Тэгэхээр энэ зүйлийг бид нэр ойлгож авах нь өнөөдрийн бидний гол утга учираа олж авч байгаа нэг зүйл юм аа. Тэгээ бүгдээрээ хамтдаа нэг товчхон дүгнээ залбирая. Өнөөдөр яг аврагчийг месиаг ярина гэсэн хүмүүсийн хүлээлт яг өөрснийхөө нөхцөл байдлыг харах юм бол үнэхээр хүнд хэцүү байсныг та санаарай. Маш их ядуурал, татварын дарамт, зовлон зүдгүүр өвчин ямар л нэг юм болвол тэгээ нэг цэргийнх нь ингээд хүнд хэцүү байдлаар ингээд хүмүүсийг зовоодаг, тарчлаадаг. Гэхдээ тэр дунд зарим Израильчууд, зарим итгэгч хүмүүс бол үнэхээр Есүс бол Бурхны хүн мөн байна гэж олж харсан. Өнөөдөр ч гэсэн бид нар та Есүс Христийг хүлээж авах нь энэ зүйлд л итгэх байна. Ром номын 19 дээр өгж байгаа вэ гэхээр Есүс Христийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрсөн нь аврагдах болно гэж хэлж байна. Зөвхөн энэ л зүйл. Маш энгийн хэрнээ хүмүүсийн ойлгож чадахгүй зүйлийг ойлгоснороо бид нэр аврагддаг юм аа. Олон хүмүүс энэ зүйлийг ойлгож чадахгүй, олон хүмүүсийн санаа нь энэ багтаж чадахгүй. Есүс Христ яагаад ирээд тэгээд нэг юм хүмүүсийг хайрлал, хүмүүсийг ингээл уучлал, илгээгээл байсан хүнээ ингээд залмаа дээр цовдлогдоод үхсэн.
Тэгээд амьлуулагдсан гэдээ яагаад яриад байгаа юм гэдэгт яг энэ зүйлд итгэж чадахгүй байгаагаас болж яг тэр хүмүүс итгэл найдвараа алддаг. Харин энэ зүйлд л итгэж байгаа бол бидний хувьд аврагчийг өөрсдийнхөө амьдрал дээр хүлээж оруулт юм. Есүс эзэн бол үнэхээр Бурхны хүн, би зүрх сэтгэлдээ Есүс эзнийг цорын ганц үнэн эзэн юм байна гэж хүлээн зөвшөөрөх үедээ өөрийнхөө амьдралд би Есүс Христийг өөрөн харуулт юм аа. Амен. За бүгд хамтдаа залбирая. Тэгээ магадгүй бидний донд бас Есүс Христийг зүрх сэтгэлдээ амьдралдаа хараахан урьж оруулаагүй хүн байвал та намайг залбирах үед магадгүй тагаад бас залбираарай. За хамтдаа залбирая. Бидний хайртай эзэн минь ээ, та өөрийнхөө хайраар биднийг хайрлаж өөрийнхөө хүүхдүүд болгож авсны төлөө танд талархах юм. Эзэн урд нь бид нар таныг мэддэггүй, ойлгодогчгүй, юу хэлэгдэж байсныг ч мэдэхгүй байсан бол харанхуй ертөд амьдарч таныг үүсгэж таныг эсрэг байсан бол та биднийг уучлаарай. Харин та бид нарыг хайрлахын тулд та бидний амьдралд утга учирыг өгөхийн тулд бидний ингэм нүглийн төлөөсийг төлж уучлалыг өгсөний төлөө энэ зүйлд эзэн бид нар үнэхээр итгэж байна. Таныг миний амьдралын эзэн хэмээн тунхаглаж байна. Таныг миний амьдралд орж ирээч гэж би урьж байна. Та миний амьдралын эзэн болж миний амьдралд цоошин утга учирыг өгч үнэхээр тэр утга учиргүй амьдралаар амьдарч байсан бол танд итгэх амьдралаар амьдрахад та намайг замчлан удирдах өгөөч гэж энэ цаг таныхаа өмнө ирээд хүн нэг бүр таны өмнө залбирч байна. Тэгээд та биднэрт ойлголт ухаарлаа өгөөрэй. Тэгээд таны хүү Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен.